Танин мэдгүй хэлээр өрөөдө Занга ТV үзүүлж байна. Өнөөдөр киноны цаана нэвтрүүлгийнхаа шинэ дугаараар эргэн уулзахад таатай байна. За энэ дугаар бол жоохон онцлогтой болж байгаа. Энэ дугаарыг бол студиэсээ биш нэг гигантын кино театраас одоо театр VIP тагинт нь одоо суугаад явж байна. Тэгээ энэ дугаарыг бол хамтран ажиллагчаар гигантын театр маань хамтарч ажиллаж байгаа. Гигантын театр бас ер нь кино урлагийг дэмжих тийм юм бас хийдгэлтэй. Энэ юунаас гадна сая нэг кино наадам болсон шүү дээ Алтан гэр гэдэг. Тийм тэр кино наадам дээр бас чинь энд үзрүүд гарч илээ. Бас ингээд тодорхой хэмжээний нийгмийн харилцааг хүлээгээд гарч илээ. Би бас оролцсон шүүгч эсэлтэй тэгээд болж илээ. За үндэсний юм дээрээ тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг явуулахаар манай гигантын театрын VIP тагинд байна. Одоо кино судлаач Жаргал сайхан. Тэгээд кино найруулагч Галсан дурч миний бие ирсэн байна. За өнөөдрийн ярих кино юу вэ? За өнөөдрийн ярих кино бүх цагийн түүхэндх хамгийн шилдэг акшн гэж ярьдаг те. Тулалдаан сэдвийн кинонуудын нэг юм. Яхааргүй кино судлаачид, кино аналистууд нэгэн дугаар хүлээн зөвшөөрсөн байдаг. Алдарт Mad Max киног онцлог гэж байна. Тэгээд хэдхэн өдрийн дараа те одоо энэ дараачийн шинэ анги. За ер нь бол цувралынхаа 5 дугаар анги гэж хэлж болно. Тийм 4 дугаар ангийн үргэлжлэл буюу одоо prequel маягаар хийгдэж байгаа. Үйл явдал нь бол өмнөд өрнөж байгаа. Тэгээ тун утгагүй шинэ анги нээлт хийх гэж байгаа холбогдуулаад Mad Max киног онцолж байгаа тэ өнөөдөр хоёлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Гигантын Entertainment төв. Амьдралын алтан мөчийг. За Mad Max дээр ярих зүйл маш олон байна тий. Хоёлаа цаг алдалгүй шууд орё дөө. Ер нь бол яг 4-р анги, 5-р анги Mad Max Fury Road одоо ингээ гарах гэж байгаа Furiosa, Mad Max Saga гэдгийг ярихын өмнө Mad Max 1, 2, 3 бас ярих хэрэгтэй. Тийм ба. Ер нь бол кино сонирхчид бас мэддэг тий. Mad Max гэж хин эн чин 70-аад онд, 80-аад онд Холливуудын алдарч жүжигчин Mel Gibson-ы одоо карьерийг бий болгож чадсан, цогцлоод чадсан. Энэ хүн тухайн үед дөнгөж 21 настай залуу хүн жүжигчин байсан. Тэгээ Холливуудын алдарч жүжигчин Mel Gibson-ы нийт кино карьертай нэг 60 орчим дэлгэцийн бүрийн хэмжээний уран сайхны кинонд тоглосон байдгийн 2 дахь кино. Дебют кино нь бол нэг амжилтанд хүрээгүй. Тэгээ 79 онд хийгдсэн Австралийн кино найруулагч George Miller хийсэн энэ кино бол за 1-р ангийнхан зураг авалт бол 77 онд хийгдэж эхлээд 2 жилийн хугацаанд хийгдээд 79 онд дэлгэцнээ тавигдсан байдаг. Тэгээ энэ 1-р анги дээр бол ярих юм зүйл маш их байдаг. Яагаад тэгэхээр тухайн үеийн цагийн одоо ханшаар нэг 400 орчим мянган Австрали доллараар хийгдсэн кино бол харьцангуй бага байна шүү дээ байж тийм маш бага. Бүр Австрали доллар чинь бас доллароос бага шүү дээ. Тэгсэн чинь 400 мянган доллараар хийгдэнгүүтээ 100 сая Америк долларын ашиг орлогыг цуглуулсан. Энэ өөр ингээд бодоод үзэхээр хэд нугарсан ч киноын дээр нь баруун 200. Тийм. Кино урлагийн салбарын төлөөлөл хэд дахин илүү ашиг орлого цуглуулсан хамгийн төгс төгөлдөр жишээнүүдийн нэгэ гэж Mad Max 1-ийг онцолдог. Тэг яг кино найруулагч George Miller 1970-аад онд 78 79 онд бол 30 ер нь залуу хүн байсан. Тэгээд independent буюу нөгөө том одоо төсөвтэй том кино компанид ажилладаг биш. Бие даан кино хийдэг ийм уран бүтээн байж хагаад анхныхаа одоо ийм томоохон дэлгэцийн бүрийн хэмжээний уран сайхны кино буюу Mad Max дээр ажилласан. Тэр ч утгаараа тийм олон томоохон жүжигчдэд санал болгох тийм өнгөч байсангүй халаас нэмгэн байсан. Тийм учраас энэ 21 настай залуу жүжигч нь боломж олгоод үзье гээд одоо боломж олгосон нь маш нүдэ олсон зөв алхам болоод одоо хиний Mel Gibson-ы карьерийг ч гэсэн одоо бүүм хийснээс гадна George Miller-ыг танилцуулаад өгсөн. За дээр нь энэ ч юусоо нөгөө Австралийн кино урлаг, Австралийн кино жүжигчид уран бүтээлчдийг дэлхийн буюу Хойд Америкийн кино урлагийн зах зээл рүү гаргаж өгсөн том гүүр болсон кино байхгүй. За ер нь бол бүгжний эзэн буюу Lord of the Rings кино Шинэ Зеланд улсыг яаж дэлхийд дахин таниулсан те Бирж Джексон найруулагч те одоо нөгөө юу нь бохс байгаа шүү дээ музейнүүд нь тийм Mad Max-ийн музей бас байгаа л да одоогоор хүмүүс Сидней Мельбурн очих уу гэдгсэн бодчиход Mad Max-ийн музейг очиж үзэх гэсэн ингээд энэ ч нөгөө Mad Max анх 79 онд гарсан тэгээд 81 онд 2 дугаар ангид гарсан тэгээд 81 он илүү iconic гэж ярьдаг нөгөө тэр өмссөн хувцас хоноор хувцас хэрэглэл жижиг хэрэглэлүүд те тэгээд хувцсны дизайн эдэр талаасаа ер нь cult following гэж ярьдаг. Тийм нөгөө нэг араасаа юм дагагчтай өөр хэдэн 10 жил, 50 жил, 60 жил үргэлжилсэн ч гэсэн яг тэр хувцсаар нь тийм хувцсны стилээр хувцлах дуртай, тэр буу зэвсэг машина хүртэл тэгж тоноглох дуртай тийм соёлыг бий болгож чадсан цөөхөн хідэн одоо томоохон кинонууд бол яхаарахгүй. Яалтч юм уу? Тийм. Тэгээ яг 79 онд энэ киноны 1-р анги гараад George Miller хийсэн байдаг л да. Миний киног хэн үзэх болтой гэдэг нөгөө залуухан найруулагч. Тэгээ дээр нь яг хэн үзэх гэдэг бас сайн ихтгэлтэй биш байсан. Тэгсэн Mad Max-ийн тэр
Анхны киноны постэр байдаг л да. Mel Gibson ингээ байгаа. 2 дугаар ангийн ч гэсэн постэр дээр Японд, Францад бүр ингээ хувьсгал хийсэн гэж байгаа байхгүй. Айгуу гоё одоо тэр нөгөө мотоцикл, байкруудын соёл. За тэгээ хамгийн гол онцлог зүйл болохоор энэ кино австралчуудыг дэлхийд дахинд одоо кино урлаг те Америкийн зах зээл рүү гаргаж өгч чадсанаас гадна энэ киноны үндсэн одоо жанр л явж байгаа юм л та нөгөө дистопиан буюу дэлхийн сүрээд алс ирээдүйд уран зөгнөлт те хэрвээ дэлхийн сүрээд байгалийн гамшиг хомсдоод хүн төрлөختөн ер нь өдөр хоногоо л ингэж одоо өнгөрөөхийн тулд тим нийгэм зохицолдсон тохиолдолд хүмүүс яг ямар хувцас өмсөх юм, ямар машин унах юм, амьд үлдэхийн тулд өөр хоорондоо яаж байлдах юм ч гэх юм уу те тэр талаасаа пост апокалиптик буюу энэ дистопийн жанрын хамгийн анхдагч хамгийн шилдэг кино нь болохоор энэ 79 бол 81 оны хин хоёр гарсан. Тэгээ эндээс ч нөгөө санаа аваад дараачийн буюу Холливуудын алдарч жүжигчин Кэм Костнеры тоглосон Waterworld усан ертөнц жоохон флоп болсон шүү дээ. Гэхдээ тэн дээр гараад тэр хувцас дизайн ерөнхийдөө ингэ алс ирээдүйд дистопинд ингэж хувцлах юм байна гэсэн тэр санаа. Тийм стандарт тогтсон тэгээ бараг стандарт тогтсон. Нөгөө Terminator байна. Тэгээ одоо Холливуудын алдарч жүжигчин Арнольд Шварценеггерийн Terminator дээр алс ирээдүйд бас те ийм болно тэгээд одоо дэлхийд дахин сүнсний дараа ийм болох байхаа гэд. Ер нь дараа за 2000-ад онд гэх юм бол алдарт Дензел Вашингтоны тоглосон The Book of Eli гэх. Энэ кинон дээр бас л нөгөө дистопийн сэдвтэй байхгүй. Тэгэхээр ер нь ойролцоо цаг уур тэгээд энэ кинонууд ерөөсөө дандаа л нөгөө дистопийн уур амьсгал, дистопийн санаагаа энэ Mad Max гэдэг киноноос авсан. Ерөнхийдөө нөгөө нэг адилхан бас үйл явдал гараад байгаа юм л да. Нөгөө байгаль орчны хайрлаагүйгээс болоод муудаад цөлжөөд гэсэн нөгөө нэг үндсэн юм адилхан учраас бас ялтчгүй тийм ойролцоо байгаад байна. За хоёулаа жоох нөгөө найруулагч ярих уу? Бас. За George Miller найруулагч. Үнэхээр агуу найруулагч шүү дээ. Тэгээд яг хав товчхон бас нөгөө George Miller-ыг танилцуулахад тийм үү жанр харгалцахгүй бас гой уран бүтээлүүд хийсэн. Хүмүүс болохоор Mad Max-аар мэдээд ер нь бол Mad Max-аар л мэдээд байгаа шүү дээ. Жижигхэн өргөн торой байдаг шүү дээ. Babe in the City гэдэг Babe гэдэг юм гахаан торойн тухай. За 2006 оны нээлттэй хийсэн Happy Feet гэдэг Happy Feet шүү тийм нөхөр. Бас тэр чинь Оскар авсан шүү. Оскар авсан гэснээс ер нь кино урлагийн түүх одоо энэ юг хараад хахад хүүхэлдэйн бүрийн хэмжээний хүүхэлдэйн киноны түүхийг хараад хахад Оскар авч ирсэн гэхээр дандаа л Disney, Pixar байгаа. Тэгээ энэ донд чинь цахиур хаглаад 2006 оны Оскарыг Happy Feet авч ирсэн байна. Тэгээ ер нь нөгөө нэг хэдхэн том студид л авчаад Disney, Pixar тэгээ DreamWorks ингээл болоо шүү дээ. Тэгээ сүүлд Pixar-ыг Disney худалдаад авчихсан тийм. Тэнгүүд одоо ерөөсөө хүүхэлдэй хаана хийж ийн хаана бүрийн хэмжээний хүүхэлдэй кино гарч ийн тэрэн дээр Disney явж байгаа шүү дээ. Өмнө нь болохоор Pixar байсан тийм. Тэгэхээр Happy Feet бол яалч зохиж гарч ирсэн. Яалч өдөр бол найруулагчийн уран чадвараар гарч ирсэн л тийм. Тэгэхээр яг миний хэлж санаа болохоор ийм хөөрхөн хүүхдийн те сэдвтэй бага насны хүүхдүүд ч гэсэн үзчих боломжтой Babe гэдэг тэр кино тэгснэ дараа нь одоо Happy Feet тэгснэ эсрэг талд нь бүр ингээд дистопийн сэдвтэй дэлхийн сүрлийг зөвлөсөн Mad Max гэж цувралаараа алдарсан. Одоо эн чинь 70 гаруй баг 80 өгч шахаж яваа найруулагч. Тэгээд 70-ад он тийм мундаг кинонууд хийцэн. За 79 онд эхний анги, 81 онд 2 дугаар анги. Америкийн нэгдсэн улсын зах зээлд болохоор Road Warrior гэсэн нэрээр цацагдсан. За 3 дугаар анги нь болохоор Mad Max 3 Thunderstorm гэдэг 85 онд нээлттэй хийсэн. За ингээд 4 дугаар анги нь болохоор бүхэл бүтэн 15 жилийн хугацаанд энэ киног хийх үү, байх уу, хийж эхэллээ, зураг авалт эхэллээ, боллоо. Нөгөө зураг авалтын байршил, локейшн, объектоо солилоо, жүжигчин солигдлоо. Тэр нөгөө байгаль, хүрээлэн буй орчин, террорист хаалтлаг, дэлхийн одоо Америкийн нэгдсэн улсын үдүүлсэн дайн гэдэг ерөөсөө маш олон зүйлүүдээс шалтгаалаад хойшлосоор 15 жил хойшлоод 2012 он зураг авалт. Хойшлсон шалтгаанууд нь би бас ороод харахгүй юу. Тэгсэн чинь бүр нөгөө валютаас нуусан ч багш. Тийм. Нөгөө нэг хил хаагаад Австрал нүрс дардаг гэж нүрсээ баг зарсан чинь Австрал долларын хань шунаад тэгсэн чинь төсөл хүрхээ болоод бас нэг хэдэн жил хүлээсэн ч багш. Бүр ингээд амар бол асуудлын дараа хийсэн гэнэ ойлээ л дээ. Яалтч олон юмыг туулж гарч ирсэн. Тэгээд үнэхээр агуу болсон л 4 дугаар анги бол. Энэ 4 дугаар анги хийх санаа нь 87 онд уулна гарсан юм билээ. Жорж Миллерт өөрт нь одоо энэ үн чинь бас эгот амбицтай байгаа шүү дээ. Тэгээд 85 онд хийгдсэн 3 дугаар анги бол эхний 2 ангитай харьцуулахад яг тийм санхүүгийн хувьд бол ашиг орлоготой ажилласан. Гэвч эхний 2 ангитайгаар харьцуулахад үнэхээр чанар чансааны хувьд хүмүүсийн хүлээн авалт кино судлаачдаас ирсэн үнэлэлт өгнөлтийн хувьд бол эхний 2 анги гүйцээгүй. Гэхдээ яг одоо нөгөө Холливуудын алдарч жүжигчэнд Mel Gibson-аас гадна Доминик Jackson, Tina Turner бас гол дүртэй тоглосон. Арай нэг өөр. Нэг элсэн цүлд үргэлжлүүлээ дараачийн одоо хан туулсан нэтрэ гэж хараад бас сонирхолтой. 87 онд 4 дугаар ангийн санаа гарцсан байжгаад дахиад 10 жилийн дараа буюу 98 онд Нью-Йоркийн гудамжинд алхаж яваад гэж ярьсан байт юм аа. Нью-Йоркийн гудамжинд алхаж яваад Нью-Йорк ч угсаа юм шүү дээ. Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк нөгөө
LA-д болохоор ингээ айгүй хүмүүс гоё 50-ын алхдаг. Байгаль хүрээлэн бүрч айгүй гоё. Нью-Йорк болохоор ингээ бүгд л ингээ нөгөө яараа ингээ нөгөө Wall Street-д яа. метрондоо суугаад тэгээ бизнесийн дүүрэг дээр нь ингээ хүмүүсийн амьдрал маш хурдтай өрнөдөг. Энэ хурдтай өрнөл дүр Жорж Миллер Австрали найруулагч явж хагаад айгүй тийм том дуусшгүй хөөцөлдөн санаанд орсон гэж. Тэгэхээр 4-р ангийн сэдв ерөөсөө л том хөөцөлдөн болно. Энэ хөөцөлдөөнийг харин ямар камераар, ямар жүжигчдээр яаж гаргаж ирэх гэдэг нь миний хийх ажил. Ямар ч гэсэн 4-р ангийн сэдв бол том хөөцөлдөн байх хэрэгтэй гэдгийг энэ 90-ад онд, 98 онд олсон гэж. Энэ нэг бас нэг сонирхолтой юмс нэг хөөцөлтөн гэдээ ярьлаа шүү дээ. Зохиол нь дуусах байсан гэж. Тий. Зүгээр шууд storyboard-нууд гаргаад энэ бол энэ хөөцөлтөн байна. Ингээд гоё болно гэдэг. Ерөнхийдөө нөгөө анимашн ч гэдэг юм уу те. Комик гэдэг л үү одоо. Тий. Зураг шиг тиймэрхүү байдлаар storyboard-нуудаа зураад явуулсан гэж. Ерөөсөө ийм харах хэрэгтэй. Ингэж дэлбэр нь ийм болно гэж. 3500 ийм комик панел гэж ирж байгаа. Панел зурсан гэж. Энэ ч ерөөсөө кино зохиолохоос илүү нөгөө угаасаа акшн төрлийн комик учраас бүгдийн зураа авчихсан. Энд айгүй мундаг комикийн бас зураач ажилласан. Тэгэд Mad Max гэдэг кино ерөөсөө л ийм нийт 4-р анги дээр нийт 63 мөр байдаг гэж. Тэ 63 мөр харилцан яриа диалог. Тэгэхээр харилцан яриа айгүй багтай. Тэгэл ерөөсөө л үйл явдал. Акшн үйл явдал тэр олон машинууд гэснээс 130 машиныг 4-р анги дээр ашигласан гэж байгаа. Тэгээд тэр 130 машиныг кино зураг авалт хийгдэх боллоо. Эхлээгээл тов гарангууд тэр машинуудыг чи янзлаа шүү дээ. Янзлаад одоо futuristic уур амьсгал оруулаад, гагнаад, хэмнээ өдөр оруулаад тэгээ нөгөөдүүлээ нааш цааш зөөн. Зөөгөл явсан чи дахиад тэнд очисон чи нөгөө газар тийм болчлоо. Дахиад ийшээ дахиад юм болчлоо гэл маш их юм төсөв, зардал үнэхээр их орсон. Энэ дунд Жорж Миллер найруулагч юу н болдгийм уу даа ч гэсэн одоо бодолтой хүний амьдралын бүхэл бүтэн одоо generation нэг үе гэдэг чи 12 жил те. Тэгэхээр 15 жил ингээ span хийчихэж байгаа байхгүй. Ер нь киноны анхны санаа гаргаад pre-production ажлууд 2000 онд эхлээд ингээ явж байтал нөгөө 2001 оны 9 сарын 11-ний халдлага ихэр цавхаг халдлага дөртөнгөд Америкчүүдийн сэтгэл санаа өөрчлөгдөв. Яг чиний хэлсэн нөгөө ам долларын Австрали доллартай харьцах ханш унаад тэнгуут энэ жүжигчдээ чинь бүгдийг ам доллараар цалинжуулна шүү дээ. Одоо бүх уран бүтээлч тийм. Тэнгуут энэ зардал айгүй их нэмэгдэхэд болцсон байхгүй. Тэнгуут Жорж Миллер бодож үжээд эдийн засгийн өвчгсөн айгүй хэцүү байна. Яг одоо эхлүүлэхэд айгүй хэцүү болчихлоо гэдэг. За дээр нь террорист халдлага болсонтой холбогдуулаад Америк нэгдсэн улсын зүгээс ард иргэдэд нөгөө хилийн хориг тавьчих гэсэн. Тийм. Одоо энэ ч нөгөө элсэн цүлийн зураг авалтыг хийнэ хэр чинь Африкийн Намиб улс гэж. Тэгэхээр Намиб улс ч өөр исламын шашинтай байхгүй. Тэгэхээр исламын шашинтай улс орнуудад зураг авалт хийх ямар ч боломжгүй болоод Америк нэгдсэн улсын зүгээс хилийн restriction тавьсан учраас ерөөхдөө боломжгүй болоод ирсэн. За ингээд хилийн хориг эдэр арай гайгүй болоод 2002 онд дахиад эхлүүлээ гэж Жорж Миллер локейшнуудаа ярилцаа жүжигчтэйгээ эргээд холбоо тогтоох гээд байж итэл 2003 онд Америк нэгдсэн улс Иракийн дайныг эхлүүлсэн. Иракийн дайныг эхлүүл дахиад нөгөө долларын дахиад нөгөө Америк нэгдсэн улсыг одоо нөгөө үзэл одоо энэ Намиб байна уу одоо дэлхийн бусад улс орнууд дээр нь нөгөө кинонд тоглож байгаа уран бүтээлч бас болгоомжлолж байгаа байхгүй. Ганц 2 жилийн өмнө том хичнээн онгоц барьцаалаа том хэрэг болчиход байхад чинь зураг авалт руу дахиад нисэн. Энэ тухайн цаг үед ч одоо тухайн хүмүүс бол мэдж байгаа 2001-ээс 2005 он хүртэл баг ийш тийшээ ниснэ гэдэг ч өөрөө баг ир зөөрийн айдастай. За ялангуяа Хойд Америкийн одоо тэр нислэгүүд эдэр бол багийн хүн бараг зорхоо болцсон байсан гэж байгаа. Тэгээд за үргэлжлүүлээд нөгөө кино зураг авалт чинь ингээд хойшлоо л шүү дээ хэдэн жилийн. Ингээ байж байтал 2005 он гарсан. Тэгээд яг энтэй зэрэгцээд Мел Гибснийг тоглуулмаар байдаг. Гол дүрийн одоо Furiosa-гийн дүрд Charlize Theron энэ санаанд ороогүйсэн болоогүйсэн байна. Sigourney Weaver гэдэг алдарт нөгөө харийнхан киноны тийм гол дүр. Sigourney Weaver-ыг Furiosa-гийн дүрд Mad Max-ийн дүрд Мел Гибснээр тоглуулна гэдэг бүр энэ хүний чинь энэ дүрийг бүтээх гэж төрсөн хүн гэж Мел Гибснээр боддог шүү дээ. Жорж Миллер ч ингээ байж байтал эдийн засгийн өвч дэлхийн дай гадны одоо гадны хүчин зүйлээс нөлөөтэйгээр ингээ киноны зураг авалтууд хойшлуулаа байж байтал Happy Feet-ийн ажил. Нөгөө Happy Feet-ийн ажил руу орцсон. Тэгээ нөгөө хүн чинь Жорж Миллер өөрөө завгүй болчоор киноны зогсчихж байгаа шүү дээ. Тэгээд Happy Feet-ийн ажил чинь жил 2 жилээр үргэлжилж байгаа. За Happy Feet дуусаад Оскар аваад нэг жоохон хамс хийгээд одоо Жорж Миллер эргээд Fury Road хийх ажил руугаа зориг одоо шулуудан орё гэж байж итэл Happy Feet өөрөө 400 сая долларын ашиглалт цуглуулсан байдаг. Ийм ашигтай прожектыг чи үргэлжлүүлгээд одоо ирнэ шүү дээ. Тэнгүүд 2 дугаар ангийн зураг авалт одоо санаа инээ тэр ингээд тийшээ орж байгаа. Энтэй зэрэгцээд Mel Gibson-ы нас яваад байдаг. Уул нь Mad Max ч ер нь бол нэг дунд иргэн насны 30 орчим насны 20 орчим насны дараа нь ингээд дараагийн ангиуд дээр 30-аас 40 орчим насны залуу байгаа тоххой. Гэтэл Mel Gibson-ы нас яваад 50 нас хүрчлээ. 50 гараа явчлаа тийм. Тэгээ дээр нь мань хүн чинь бас яг нэг 2000
2006-аас 2009 оны хооронд гэр бүлийн нөхцөл байдал, хувийн амьдрал, domestic abuse гэх тийм domestic abuse холбогдсон. Дээр нь бор дарсанд орсон. Нэлээд бас хөлчүүрхэд аудио бичлэг, видео бичлэг гэдэг нь бас байдаг. Тэр бичлэгүүд нь Америкийн нөгөө NBC, NBS, ABS гэх том тийзүүдээр ингээд шууд Оксана нөгөө тухайд ихнэр нэслээ. Оксана Мел Гибсон хоёрын яриа гараад тэгэл нэг аудио хүчээр хийлэл жүжигчин хүний карьерийн хувьд. За дээр нь чинь ийм том алдтай цувралын гол дүр гэдэг утгаараа хүмүүс хүлээж авах уу гэдэг. Энэ дээр ингээд Жорж Миллер бодож үзээд за ер нь Мел Гибсныг болидоо гэдэг. Тэгээд дараачийн энэ кино хэм бэлээ ерөөсөө Mad Max-аар л амьддаг шүү дээ. Одоо амин сүнс нь одоо Mad Max гэхгүй. Тэгэхээр дараачийн Mad Max хэн байж болох вэ гэж бодсон. Тэгээ айгүй олон жүжигчтэй эхний шатны яриа хэлэлцээр уулзалтууд бас ганц хоёр проб хийж үзнэ, харилцаа яриа явуулаад бас хилүүлж үзэн тэ. Энэ дотор олон жүжигчид байсан нөгөө Armie Hammer, за Avengers-ийн Hawkeye буюу нөгөө Jeremy Renner гэсэн. Энэ донд бас бүр хин яригдчихсэн гэж байна. Eric Bana гэдэг Hulk-ийн ихний ангид тоглосон. Eric Bana бас санал тавьж ирсэн. Тэгээд хэн байсан? Rapper дуучин Eminem-ийг хүртэл бодож үзсэн. Eminem-ийг хүртэл бодож үзсэн. Ер нь эндээс нь харахад бас хин их тийм өрмөц найруулагч байгаа ч Жорж Миллер. Задгаас сэтгэдэг хэнийг тоглолтын би энэ дүрийг хэн хамгийн сайн гаргаж ирж чадах вэ гэдэг. Ингээ бодоод байж тал хамгийн магадлал өндөртэй нь Австралийн жүжигчин нөгөө Heath Ledger Brokeback Mountain тий. Яг нөгөө Dark Knight 2008 онд тоглоод болоолгоцсон байсан шүү дээ тий. Тэгээ ер нь бол Heath Ledger лөө нилээн ингээд нөхцөл байдал хивижээтэл хамстай үйл явдал болоод Heath Ledger маань таалал төгссөн. Тэгээ сүүл Оскар автооч гэсэн нөгөө гэр бүлийнх нь авсан шүү дээ. Тэгээ нөгөө Mad Max-ийн сонголт дахиад мухардалд ороод байж тал тэнд нэг англи жүжигчин их хөөрхөн хэд хэдэн кино тоглоод ер нь бол бас их доктортой сайн жүжиглэх Том Харди аягүй сайн. Том Хардиг яг тоглосон тухайн үеийн нэг 2006-аас 9 он хүртэлх кинонуудыг их сайн байсан учраас Жорж Миллерт аягүй таалагдсан. Тэгээ 2010 онд Том Хардид дараачийн Mad Max болооч гэсэн. Энэ тэгээд Том Харди бол бас аягүй үнэхээр гоё хүлээж авсан. Эн чинь бүр iconic те 3 ангин супер хит болоод дэлхийд дахид хүрсэн бүхэл бүтэн cult одоо хөдөлгөөнийг өрнүүлсэн ийм одоо legendary домогт киноны дараачийн шинэ ангид ингээд тоглох юм боломж 10 онд гарсан байна. 10 он 11 онд киноны зураг авалт үрэг бүр 12 оны сүүлд эхэлсэн. Тэгэхээр 10 он Том Хардиг олцсон. Charlize Theron олцсон. Charlize Theron энэ кино тоглох гэж бараг 3 жил халдсан байсан гэдэг боддоо. 10 онд киноны зураг авалт эхлэх гээд байна гэж ойлгоод хүсээ халдслаад Furiosa тоглох гээд халдалсан байсан чинь бас киноны зураг авалт хойш. Ягаад 10 онд хойшилсан гэсэн нэг бороо юугүй юу? Яг зүг. Чи дэрийг ярих уу? Чи дэрийг ярих. Тэгээ нэг Австралид өмнө зураг авч ирсэн газараа төлөвлөсөн байсан байлээ. Тэгсэн чинь ерөөсөө ордгоо бороо ороо. Ордгоо бороо хэдэн 10 жил ороо баг ороогүй бороо. Тэгээ хэдэн 10 жил ороогүй бороо орцсон. Тэгээ дээрээс нь нэг хүлээгээд үтсэн юм байлээ. Тэндээ байрлаад бүр тэндээ байрлаад хүлээгээд ингээд за одоо ингээ бороо зогсчих واخ болчих واخ. Тэгээ буцаад нэг гоё цөл тий цөл маань харагдах гэсэн. Тэгээд харсалтай тийм болоогүй. Ахаад бороо. Тэр газрын нэр нь Broken Hill гэж. Тэгээ Broken Hill-ийн тэр газар хэд оног үргэлжлэн орсон борооны улмаас бүр нөгөө зэрлэг уурган бол амар гоё. Юм элсэн зүйл. Элсэн зүйл биш болцсон ингээ нэг юм баг тайг газар шиг тий. Тэгээд Жорж Миллер бүр шоконд ороод за болий. Ерөөсөө энэ Австралид энэ хэсгийг хийхээ байна. Эн чинь бодвол тэгэл нөгөө Wasteland, Citadel тэр хідэн газрууд өрнөдөг штэ. Тэр хэдийн зураг авалтыг авахд зайлшгүй элсэн зүйл хэрэгтэй байсан. Болийн нөгөө исламын шашинтай Намиб руугаа хийгээд тэгээд Намиб руу явхаа. Тэгээд энэ хооронд ч бас жүжигчд киноныхын зураг авалтууд авахцсан. Тэгээд энэ хооронд хийгдсэн ганц хоёр кинонд тоглохдоо алдар жүжигчин Charlize Theron дандаа нөгөө парик зүс тогсон. Ягс энэ ч нөгөө цаана ийм том кинонд сонгогдсон халдалсан байдаг. Гэтэл нөгөө кинонд хойшлоод өөр кинонд тоглох. Тэнгүүд тэр кинонд парик зүс тоглосон байна. Дандаа парик зүссэн. Тэгээд яг Charlize Theron, Tom Hardy гэснээс яг 12 онд киноны зураг авалт эхэлсэн л дээ. Тэгээд Намиб руу нөгөө олон 140 машина 130 хэдэн машина зөөгөө ачуулаад өстой тэр машинууд ч очиж байрлаад киноны ерөөс утга учирчил тэр Furiosa-гийн ундаг Warwick гэх том машин, халим шиг том машин. Тэгээ бусад нөгөө зарим тохиолдолд бүр ингээ халин дуурайд байгаа сте тий. Яг тий. Тэр бүр зориудаар тэгс тий. Том Warwick-ийг хойноос нь хөөж яваа тэр Gas City-гийн болон одоо нөгөө Immortan Joe-гийн цэргүүд буудаад тий. Дайны өвгүүд буудаад ингээ томчаад оногдонгод яг халин дуурайд байгаа. Халимны дуу гарч байгаа тий. Халим ингээ баригдаад хөөгдөж байгаа. Тэр нөгөө нэг зохиолч юу найруулагч нь бас өөрөө нөгөө Moby Dick биш үү? Цагаан аль Moby Dick. Тэр нь их дуртай хүмүүс юм билээ. Тэгээ ерөөхдөө энэ юу гэх халим шиг болоо ёо. Энэ бас нэг талаасаа Moby Dick-ийн түүхээ тэр чинь нөгөө нэг
Дийлэхгүй халимны араас явсаар байгаа амьдралаа үрж шүү дээ. Тэр шиг дийлэхгүй ээж Фиросыг араас явлаа гэсэн юм утга гаргая гэж. Тэгээ халимны дуу гаргаад. Тэр бас их сонирхолтой шийдэл болсон. Театрт үзэж байхад бас нэг юм өөр мэдрэмж авах. Чи гинтхэн тэр цөлд халимны дуу гарна гэдэг чинь бас. Тийм шүү дээ. Тэгээ яг киноны зураг авалт 12 оны сүүлээр эхлээд 13 онд нөгөө Намиби элсэн цөлд очиод бас эхний хэдэн 7 хоног сар гаруй бараг зураг авалт хийгдээгүй. Яасан гэсэн Намиби элсэн цөл хүний нүдээ нээхийн аргагүй элсэн шуурга. Амар шуурга. Цоцоо зайгүй шуурга. Тэгээ хэд жүжигчд маань дандаа буудалд байрлаад дөгөж жоо зураг авалт эхлэхээр дахиад нөгөө шуурга гарчаад энэ хооронд чинь жүжигчд бодож байгаа Жорж Миллер ч гэсэн бодож байгаа. Яагаад юм ч тоо 98 оноос хойш эхлүүлээд хийх гээд байдаг. Бүхэл одоо 14 жил өнгөрчөд байгаа тий. 2012 онд кинон зураг авалтыг дахиад нөгөө эцсийн сонгогдсон нөгөө гадаа зураг авалтыг гэсэн чинь элсэн цэвлийн тэр шуурнаас болоод тэгээ тэнд хичнээн сар байрлсан. Тэгээ энэ сар байрлаад зураг авалтууд хийгдэж явах хооронд энэ кинотой холбоотой айгүй гол гоё тийм сонирхолтой одоо киноны цаана гэж хэлж болохоор түүхүүд байдаг. Гол дүрийн хоёр маань өөр хоорондоо айгүй зөрчилтэй байсан тий. Ахиж ер нь хамт тоглохгүй гээд Холливуудад бол яг Холливуудын найруулагч нарт бол одоо бүр хүлэмжшөрцөн. Тэр чинь хооронд хамт тоглохгүй шаардлага тий. Тэгээ яагаад тэгэхээр энэ хоёлаа л бас өөрийн гэсэн presence-тэй тий мундаг жүжигчд байхгүй. Тэгэхээр энэ хоёр том жүжигчнийг тоглуулахаар яг го зөрчилдөх болсон зарим нэг шалтгаануудаас нь дурдаад хэлэх юм бол Том Харди нэг жоохон зураг авалтын сет дээр очихдоо 3 цаг хоцордог, 2 цаг хоцордог. Тэгээ юу ч болоогүй юм шиг маань хүн хүрээд ирэнгүүт Charlize Theron уурлаад мэдээж хараал хэлнэ шүү дээ. Хараал хэлээд энэ хүнийг ер нь торгоо Жорж Миллер найруулагч танд. Гэтэ тэр үгээ Том Хардид хэлэхгүй шүү дээ. Энэ хэлэхгүй найруулагч тадад торгож баймаар илүү профешнл баймаар байна гэдэг. Тэгэнгүүт Том Харди бас Charlize-тай муудалцаад тэгээ энэ хоёрыг чи нөгөө хамтдаа хэсэг машин дотор явж байгаа нөгөө Warwick дотор явж байгаа үед ингээл хоорондоо зодтолж байгаа. Энэ хэсгүүдийн үеэр айгүй тийм зөрчилтэй нэг албаар бэртэх гээд байгаа юм шиг. Тэгээд хин Том Харди бэртчихсэн. Тэгээд тэрийг яг нөгөө accident гэж ярьж байгаа боловч зарим хүмүүс хүртэл тайлбарлахдаа зориуд баг илүү ингэж баг шатаж бараг Charlize Theron жүжиглээд Том Хардиг бас гимтээсэн ч гэж биднэ гэж ярьдаг. Тэгээ энэ дэр нөгөө War Boy байгаа шүү дээ. Nicholas Hoult, Warm Bodies-ийн Nicholas Hoult гэж залуу байдаг шүү дээ халдсан. Valhalla руу би зорих гэж нэг нөгөө V8-ийнхаа энэ нөгөө gesture-ыг байн хийгээл тий. Тэгээ нөгөө яг ийм галзууч юм одоо түр хугацаанд нэг оюун санаа нь орж гарсан тэр нөгөө Shining тэр нэг Chrome бүтээгдэхүүн байгаа ш тэрийг амрууга цацснаа Valhalla руу би очиж намайг Witness Me гэх намайг гэрчлээрэй гэл нэг янз янз алхам идэг ш тэгээ War Boy. Тэгэхэд Nicholas Hoult яг тэр War Boy-ийн дүрийг бүтээж явахдаа хэлсэн байхгүй. Машин дуурталт нөгөө хин хоёр муудалцаад Charlize Theron, Tom Hardy хоёр муудалцаад тэгэхэд яг Nicholas Hoult-д юу гэж бодогддог байсан. Хонь машин ойдлцож байгаа жүжигтэн чинь. Яг нэг зуны амралт болоод насан турш хүмүүс аав ээж машины уртал нэг хоорондоо муудалцахад би нөгөө өсвөр насны хүүхэд тэг нэг цог могоороо нэг хийж чадахгүй. Энд чинь Nicholas Hoult яг Tom Hardy-гийн хэмжээний Charlize Theron дүүхэлж хэмжээний жүжигчин бас хараахан 12 13 онд болоогүйсэн. Одоо яг мундаг жүжигчин шүү Nicholas Hoult. Тэгж дурсан байт юм байли. Тэр хоёр мундагч хоорондын үйлсээр надад аюу хэцүү байдаг байсан ингээд. Бойлог хэцүү тэгээд маргалдаж дуусхийг нь хүлээдэг байсан ингээд. Тэгээ энэ донд чинь тэгэл George Miller аюу олон тийм нөгөө эготой хүмүүс энэ Fury Road-ыг бүтээсэн. Тэг яалтчгүй зүгээр баг эготой байсан чинь тийм амжилтанд хүрэхээр бас эго их асуудал байгаа л яалтч. Тэгээд түрүү хойлоо дурдсан нөгөө энэ кино 3500 тийм панел хавтан дээрээс өрөөсөн акшн том хөөцөлдөөнийг тэр чигт нь хий. Тэгээд нийт киноны зураг авалт 480 цагийн дүрс авсан гэж байгаа. Тэгэхээр 480 цагийн дүрснээс 120 минут буюу 2 цагийн кино болгохын тулд киноны эвлүүлэгчээр Жорж Миллер ихнэр ажилласан тийм. Тэс нөгөө мундаг эвлүүлэгч шүү дээ. Эхлээд санал болгосон юм билээ. Тэгээд эхнэр нь бол өөр айж исэн гэж. Би ийм яг акшн кинон дээр яагаагүй. Чиний киног одоо муухай болгож үл яах юм бэ? Тэгсэн чинь болохоор нөхөр нь болохоор одоо Жорж Миллер итгэж гинэ чи хийчих гэж одоо ятгахсаар байгаа зөвшөөрүүлсэн. Тэгээд л энэ ч бол Оскар авсан шүү дээ. Нөгөө анх удаага Mad Max нууж Оскар авч байгаа. Чи 18-наас хэдэн 18 нацад нэг дэвшээ 6 тавсан. 6 тавсан. Яг том шагналаа авч чадаагүй нь жоохон харамсалтай. Нөгөө шилдэг кино, шилдэг найруулагч нар. Гэтэ бүгдэнд нь нэр дэвшсэн шүү. Тэгэл авсан нь бол нөгөө дизайн, эвлүүлэг. Тэгээ би зураг авалтан дээр авчна гэж яг тухайд нөгөө Оскар үзчих та. Айгүй хүлээлттэйсэн. Зураг авалт авчаасаа гэдээ харж ирсэн. Тэгээд зураг авалт авч чадаагүй яалтчих. Тэр олон 480 цагийн тэрэгдүүд монтаж хийнэ гэдэг чинь өөрөө баг гайхалтай. Би буруу сонсоог бол нэлээд хэдэн сар ингэж бүр тасалдгүй сонсдог. Энийг хийж чадах хүн ер нь киноны төлөвлөөс өөрөн байхгүй гэдэг тий Жорж Миллер сэтгэсэн. Киноны монтаж чинь нэг Холливуд стандарт бол 70 хоног яаж байгаа. Ер нь студиуд нэг кино хийснээс хойш 70 хоногт эхний ээлжинд одоо манайхны ядгаар хар монтаж гэж ярьдаг. Монтаж өгс стандарт тавьдаг. Энэ дээр бол 70 хоногтоос илүү удаан хийсэн байдаг. Яалч нэг илүү их материалтай. Тэгээд тэр акшн болгон чинь нөгөө нэг
одоо ингээд заман дээр харагддаг байхгүй. Би бас нөгөө нэг кино найруулад ингээд эвлүүлэг хийж чахаар ингээд заман дээр ингээд өрөөд харагддаг байхгүй. Тэгээд тэр яг тэр юуны Mad Max-ийн бол би юуг нь харж ирсэн, замыг харж ирсэн. Тэр бол миний амьдралдаа хизээч харж байгаагүй амар том зам байсан. Бараг ингээ 10 мараа өгний явснаа ингээд хит зарим юмуд ингээ хит секунд гараад өнгөрч байгаа шүү дээ. Гэхдээ амар утга учиртай болгоно те. Тэрийг харуулахгүй болохгүй. Тэгээ би бас тэрийг харчаа за үнэхээр Оскар авах юм байна. Бараг хоёрыг өгмөр юм байна. Тэгж бодож ирсэн. Яг энэ кинон дээр хамгийн тохирсон найруулагч ажилласан гэдэг утгаараа яг юм акшн буюу тулааны хэсгийг яаж хүний сэтгэл зүрхийг одоо дотроос нь огшоотл зураг авалт хийх вэ гэдгийг Жорж Миллер аягүй сайн мэддэг. Стандарт кинонууд дээр нөгөө FPS буюу frame per second гэдэг стандарт байдаг шүү дээ. Тэрийг нь зарим хэсгүүд дээр багасгаад тэгээ бүр нэг юм хөдөлгөөнийг нэрээ өөр болгоод энэ бүгд юунаас гарсан гэх нэг бол Жорж Миллер гэдэг найруулагч. Тэгэд киноны тэр нөгөө акшн хэсгүүдийг аягүй сайн ажиллах юм бол гол зэгт яг фокусоо барьсан. Яг дэлгэцний одоо яг голын хэсэгт тэрэнд л ерөөсөө фокусыг ерөөсөө бариад хүний анхаарлыг ерөөс тэндээс холдуулахгүй гэж Жорж Миллер зорьсон. Ингээд захын хэсгүүдэд бас нэг хүн унна уу, тэнд нэг машин эффект гарна уу, тэр зүйлүүдэд биш. Ерөөсө голын хэсэгт фокусоо бариад тэгж явангууд хүний анхаарлыг ч хамгийн сайн барихтаа энэ Жорж Миллер найруулагчийн тэр нэг одоо зураг авалт хийх, ажиллах, кинон дээр ажиллах тэр арга барил хамгийн ихээр нөлөөлсөн. Тэгэд энэ кино чинь яг мэдээж дистопийн кино юм чинь CGI тодорхой хэмжээнд хэрэгэлсэн. Гэхдээ маш бага CGI хэрэгэлсэн. Дандаа нөгөө виртуал эффект уу нөгөө practical эффект ашигласан. Энэ олон машинууд, энэ олон зэвсэг хэрэглэл те. Яг хуу сүүлийн үед одоо энэ computer одоо generated imagery те CGI хөгжөөд илүү үнэмшилтэй болгож харагдуулдаг болцсон болохоос л биш practical эффект ч өөрөө бодит юм байна. Бодит хүн жүжиглэх, бодит модель, бодит машин те бодит юунууд байгаа учраас маш илүү бодит харагддаг. Тийм учраас Жорж Миллер ус Mad Max киноны 1 2 3 4 бүгдэн дээр нь practical effect-үүдийг аль болохоор л ашигласан те. Ганц нэг юмнууд дээр бол CGI ашигласан. Өөр арга бас байхгүй юмнуудаас жишээ нөгөө нэг шөнийн зургнууд бол дандаа өдрөө авч байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр бол чинь мэдээж график оруулахаас аргагүй. Надаа нэг юм байсан. Энэ нөгөө нэг кино шүлжсэн хэлсэн. Ямар ч үг хэлдэгөө. Тэгээ хэсэгэн зур гартаг дүр киног ингээд одоо стил гэж ярьдаг шүү дээ. Киноны хамгийн анхаарлыг татаж болд юм байна. Тэрэн дээр болохоор хэлж байгаа нөгөө дүүф барьер гэдэг. Гитартай. Сохор гитартай. Тэр чинь бас нөгөө цаанаа өөр түүхтэй шүү дээ. За тэр гитар бол баг 60 кг гитар байсан гэж байгаа. Айгүй хүнд тэр хүн хэцүү байсан. Тэр нэрнгээсээ гал үлээдэг гитар. Би бас яг тэрийг үзчихэд бүр ингээд юу тэр хөөдөлтөнд нь тийм гитар тэг бүр үнэхээр ингээд яг тэр баг Mad Max-тэй баг тэр санаанд ороод байгаа. Надад нөгөө Том Харди биш баг тэр санаанд ороод байдаг зэ. Тэр амар нөлөөтэй. А тэгээ түүх нь бас их сонио тэр чинь. Яг тэр үед нөгөө нэг анханасаа хараагүй хүүхд төржилтэй. Тэгээд ээжтэй хамт өссөн гэж байна тэр чинь. Ээжтэйгээ хамт өссөнгүүт ээж нь ямар арга болсон бэ гэвэл хараагүй хүүхэдтэй одоо задгаа ертөнцид ингээд амьдрах хэрэг хэцүү. Тийм болохоор ийм агууд нуугдаад тэндээсээ ингээд харах мархаа ингээд хараа шаардлагагүйгээр барьж идээд ингээд амьдрия гэд. Тэгээд тэр нэг ийм хуучин агуулхад өссөн байна тийм. А тэгж байжгаад тэр нөгөө нэг хөгжимд амар дуртай тэр чинь ганц сонсдог хөгжим учраас. Тэгээ хөгжим тоглож байгаад одоо юуны хүмүүс таалагдаад авч байгаа. Immortan Joe авч. Тий, Immortan Joe авчихсан. А тэгээд тэр нөгөө нүүрэн дээр нэг маск гэдэг шүү дээ. Тэр бас юм л. Тэр чинь ээж ханарс гэж. Ээж нь бол үхсэн юм байл та. Тэгээд ээжигээ санаж яваараа гэд арсыг нөгөөд тэгээд тэрүүгээр тэгж нүүрэндээ маск хийсэн гэж харсан. Тэгээд ер нь Mad Max-ийн юунууд чинь юм амар нөгөө яг цаанаа болсон юм түүхнүүдтэй байгаад байгаа юм бэл. Яг ажил үзэх юм бол тий. Ингээд задлаад үзэх юм бол амар гоё юм ингээд. Одоо тэр 8 гэдэг чинь бас ингээд моторын юу шиг юм тий. V8 хөдөлгүүрийг 8 цилиндртэй хөдөлгөөрийг бэлэгдээд шүү дээ. Тэгээд War Boys нөгөө бөөнөрө халдсан юунаас та нөгөө жолооны хүрдээ тий барил V8 Valhalla руу би төрүүлж явна гэл. Тэр нэг юм машинтай холбоотой айгуух зүйлүүд гарч аваад супер машинууд тий. Ер нь ингээд яг олон дахь үзэхээр баг кино шүү дээ. Ер нь бол тэгээ эхний ээлжинд бол театрт үзэхээр кино. Яалтчгүй зураглал гоё. Тэрийг одоо уцснаа зүтгэж бас хайрын кино тий. Яг чиний сая хэлсэн чи би бүр санчлаа. Энэ Жорж Миллер найруулагч ингээд Mad Max-ийн 1 2 3-т оруулж өгсөн одоо тэр зарим одоо жижиг хэрэглэл зураг авалтанд оролцож байгаа тэр зүйлүүдээ 4 5 дээр бас оруулсан байгаа байхгүй. Тэр
4-р анги дээр Fury Road дээр гардаг нэг 5 хатанд гардаг шүү дээ. 5 хатныг аваад Furiosa цогтаж байгаа. Тэр 5 хат дотор нөгөө Zoe Kravitz гэж жүжигчний одоо тог бүтээсэн тэрэн дээр нэг жижиг music box-ыг эргүүлээд идэг. Хөгжмийн хайрцаг шиг одоо. Тэр өөрөө Mad Max-ны 2 дээр бас гардаг. Mel Gibson Mad Max өөрөө эргүүлж байгаа тий. Тэгэхээр ингээ нэг юм жижиг хэрэглүүдийг хүртэл наашин цааш нь ингээд болгоод хэрэглэж байгаа. Тэрийг бас Easter egg гэж ярьдаг шүү дээ кинонд дээр. Айхтар юм байгаа хөө. Тэгэхээр George Miller-ийн тэр бодож байгаа. За түрүүн хоёул нөгөө зураг авалтыг ярьж ирсэн энэ дундуур нь бас зогсоох шахсан гэж байгаа. Энэ ч өөрөө Австралийн одоо кино компаниуд, дистрибьютороор нь продюсинг компаниуд ч гэсэн ажиллаж байгаа ч гэсэн угаасаа олон улсад гарна том кино бүтээл гэдэг утгаар нь Warner Bros олон улсын батсан. Тэгээ Warner Bros-ийн зүгээс тухайн үед CEO байсан Warner Bros-ийн удирдлагууд киноны зураг авалт товлогдсон хугацаанаас хамаагүй хитрээд байна. Ер нь зогсооё гэд. Зогсоох гээд за өнөөдөр киногоо одоо энэ монтаж руугаа эвлүүлэг рүүгээ орё гэд George Miller шахалт үзүүлсэн. Тэгээ George Miller эргээд буцаж очиод ингээд киноны үндсэн дүрсээ харсан чинь Намибийн зураг авалт ч ерөөсөө Wasteland-ийн хөөцөлд өний зураг авалт шүү дээ. Тэгэхээр гол Immortan Joe-гийн Furiosa-гийн байгаа юуны зураг авалт байхгүй. Citadel бот. Citadel-ийн зураг авалтаа хийгээгүй байхад Warner Bros-ийн одоо монтаж руугаа ороо нөгөө дараачийн товлогдсон гэж амжихаа байлаа гэдэг. Тэгэхээр тухайн үеийн удирдлагатай George Miller ерөөсөө тохирохгүйсэн. Тэгсэн тэрхэн хугацаанд нөгөө Warner Bros-ийн яг энэ төслийг хариуцж байсан захирал нь солигдсон юм бэл. Аз гаралтай очсон. Тэгээ тэр шинэ захиралтай George Miller өөрөө очиж уулзсан. Тэгээ өнөөдрийг хүртэл хугацаанд муу нухаар сайн альчил зураг авалтуудаа үзүүлсэн. Нөгөө монтаж ийм төвшин дээр одоо ийм зураг авалтууд хийсэн байна. Өдөр 450 цагийн тий зураг авалт. Нилээн удаан үзээд ингэж яашаа төсвийг нэмж өгөөд цаг хугацааг нь нэмж өгөөд сунгаж өгөөд. Тий энэ угаасаа бас тэгэхээр энэ production компани, distributor компани томчууч гэсэн бас нүдтэй хүмүүс байгаа. Шууд ингээд таслан зогсоогоод одоо байгаагаар нэг юм заримдаа нэг тийм шок зургууд ирэх. Аюугаа ингэж явж байгаа сүүлийн 20% төгсгөлөө аюу сони хийчихээр нөгөө кино унаад орж ирдэг шүү дээ. Game of Thrones дээр хүртэл тийм шүүмжлэлтэй асуудал байсан. Аюугаа явж ирсэн сүүлийн үйлрэлтэй жоохон унтсан гэдэг. Тэрэн шиг тим одоо эрсдэл Fury Road дээр байсан юм байлоо. Гэхдээ тэрийг найруулагч George Miller тухайн үеийн одоо Warner Bros-ийн шинэ захиралтай аягуулсан ойлголцсны хүчинд нэмэлт бажетыг батлуулад нэмэлт цаг хугацааг аваад тэгээд Citadel-ийн зураг авалтыг үргэлжлүүлээд одоо хийгээд тэгээ энэ кино ч аягүй сайхан 12 оны сүүлээр бүтэн хийгдээд 13 онд хийгдээд 14 монтаж хийгдээд 15 он нээлттэй хийсэн шүү дээ. Тэгж ийм одоо бид бүхний одоо хөрсөн хамгийн хосгүй одоо сод бүтээл маань ингэж бий болсон. Яг тэр жилийн Оскар үзсэн. Энэ чинь нэг 18-наас нэр дэвшээд ингээд ярьсан шүү дээ. Тэнгуут зүгээр өөр номинацууд байгаа шүү дээ. Нэр дэвшээгөө. Тэрэн дээр нь хүртэл зарлах байгаа хүмүүс гарч ирэнгуутаа Mad Max. Мартаж хэлээд байсан тийм. Байдлаар тий. Яалтчгүй. Тэгж их хүлээлтийг үүсгэсэн байсан байна гэсэн үг шүү дээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Гигантен Entertainment төв. Амьдралын алтан мөчийг. Тэгээд Fury Road-ийн одоо энэ угаасаа энэ Fury Road дээр гарсан. Тэг яг зураг авалтын үеэр гарсан байсан нэг сонирхолтой фактуудаас би бас үзэж байгаа хүмүүст ойлоо сонирхуулаад хэлье те. Том Харди буюу за Максийн stuntman буюу орлон тоглогч. За тэгээд Charlize Theron-ы орлон тоглогч хоёр өөр хоорондоо хайр сэтгэл холбоотой болоод яг үндсэн жүжигч нар хоорондоо бифтэй те хоорондоо үдэлцээд байдаг. Гэтэл орлон тоглогч нь игнээсээ зогсоод байдаг те. Тэгээд яг хайрын одоо тэр оч маналтсан хэсэг нь хаана байсан гэхээр Mad Max Furiosa 2 зодтолдог гэсэн үг шүү дээ. Зодтолдог. Тэрэн дээр тэр хоёр бас зодтолж байгаа шүү дээ. Орлон тоглогчд яг тэр гол хөдөлгөөнийг хийж байгаа шүү. Тэрэн дээр хоёр биендээ бүр илүү дурлсан гэдэг. Энэ кино ч бас тий. Тэрнээс гадна бас нөгөө гүнжтийн нэг тоглож байгаа Кейли. Тий. Кейли Райли билүүд энэ жүжигч нөгөө хиний голдон байгаад байдаг. Тэгээ War Boy-той бас нэг жоохон хайртай юм шиг болох гэдэг. Гэтэл тэр бас нөгөө киноны үеэр тий. Киноны үеэр бас стандментайгаа суусан. Айгүй олон стандмен гэснээс George Miller-ийн кинонууд энэ орлон тоглогч гэдэг хүний үүргийг жинхэнэ утгаар нь гаргаж ирдэг. Бүр ингээд 79 оны 1-р ангийг үзэх юм бол 180 км цагийн урттай 190 км цагийн урттай явж байгаа мотоциклэн дээр арталд нь зурглаач нь сундалцсан явж байл яг. Тэр ч одоо амь насны одоо бол сүүлийн үед бол бүх юм хөгжөөд машин дээр одоо chase гэж ярьдаг, chasing гэж ярьдаг ч одоо хөөцөлдөөн дээр дандаа нөгөө tripod хөлн дээр камеруудаа зоогоод байршуулад давхар маш олон одоо юунуудын тусламжтай зураг авалт хийдэг болсон шүү. Гэтэл тухайн цаг үе чинь тийм байхгүй. Шууд. Яг нөгөө гол дүрийн баатрын хаалтад сумдалцсан. Тэгээ яг тэр уур амьсгалыг оруулах гад. Тэгээд тийм л одоо төсөв багтаагаар тийж л одоо зөрөгтэйгээр эхэлж исэн кино өнөөдөр тэгээ одоо энэ алдартай суурлын 5 ангийн одоогоор дэлгэцэн гарсан байгаа 4 ангийн 2 нь бүх цаг үеийн шүү дээ. Үзэгчтэй бүх цаг үеийн хамгийн шилдэг
100 киноны нэг гэж Mad Max 2-ыг нэрлэдэг. За Fury Road-ыг ч гэсэн бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 киноны. IMDb-ийнхаа 250 кинонд одоо нэг шилдэг бүх цагийн шилдэг 250 киноныхаа жагсаалт нь бас байнга бичиж байгаа. Ер нь гараагүй кино шүү дээ бас байна. Энэ кинон дээр тэгээд Max бас их чи дөрөв хэлсэн чинь нөгөө дөрүүд нь жоохон бага ярьдаг. Тийм бага ярьдаг. Тэгээд анзаарах юм бол 1 2 3 дээр гардаг Max жоохон баг зэрэг яриа. Тэгээд дээр нь сэтгэл хөдлөл аягүй сайн илэрхийлдэг. Тэгвэл 4-р ангийн Том Харди өөрийнхөө Max-ыг бас бүтээх гэж оролцсон. Энэ хүн чинь жүжигчний амбиц бүх юмуд байгаа шүү дээ. Дээр нь Жорж Миллерийг харж байгаа үнсэг. Тэгээд би нэг зүйлд аягүй гоё таалагдсан. Жорж Миллер найруулагч жүжигчтэй ажиллахдаа за зохиол маань энэ юм аа. Дүр маань ийм юм аа. Тэгээд та хэд хоног өөрөө аваад яв. Өөрийнхөө одоо ингээ ямар нэг инпут хийж болох өөрийн болгоод ингээ тэнгууд нөгөө жүжигчд тэр дүр дээр ажиллаад арай өөр одоо байдлаар тэр дүрийг ингээ эксплор хийн шүү дээ. Тэнгууд тэрнтэй аягүй нээлттэй ханддаг. Тэр утгаараа бас энэ Жорж Миллер найруулагч Том Хардигийн Макс арай өөр. Тэгээ ягаад Макс тийм жоохон дуушуу багтай харизма жоохон багтай болцсон гэхээр эн чинь үйл явдал өөрөө Макс чинь эхнэрээ алдаад охиноо алдаад 10 гаруй жилийн эзэнгүү Wasteland-д гацаа яваад киноны нэг үстэй нэг ингээл нэг лезерд одоо юу идээд байгаа юм шиг гүрэл идээд байгаа юм шиг байдаг. Тэгээд кино өгсөн ч гэсэн нөгөө 5 Immortan Joe-гийн хататаа ярихдаа ч гэсэн бараг л дохио зангааны хэлээр яриад нэг юус ярьж өгдөггүй шүү дээ. Тэгээд бүр сүүлдээ л Furiosa-тай нэг жоохон яриа хөөрөө өрнж байгаа. Тэр өөрөө дүрийн онцлог. Дээр нь Max яг ямар насны үедээ яг ямар их зовлон зүдгүүртэй нөгөө ганцаараа байсан гэж. Ганцаараа өчнө олон жил байсан учраас нэг тийм диалог, хүнтэй харилцах, нийгэмшиг төр зүйлүүд нь байхгүй болсон учраас энэ кино 4-р анги хэлэхэд бол Max айгүй тийм бага ярьж байгаа. Бага ярьсан. Нийт киноны туршид хэдэн мөр үг гэсэн гэлээ 63 мөртэй маш бага яриатай. Эсвэл акшн буюу тулаанаараа энэ киногоо авч явъя гэд. За бас хамгийн гол онцлох ёстой зүйл Immortan Joe тий Immortan Joe гэд энэ хүний дүрийг бүтээсэн жүжигч нь Mad Max 1-ийн антагонист буюу villain гэхгүй юу. Тэгээ боддоо 79 онд Mad Max 1 дээр Tow Carter гэдэг одоо энэ бүгд моцикл ундаг тэдний одоо тэр юунуудын удирдагч тий сөрөг дүр 79 он сөрөг дүрийн баатрыг бүтээчээд эн чинь баг 40 гаруй жилийн дараа Immortan Joe буюу 4-р ангийнхан сөрөг дүр villain-ыг дүрийг бүтээсэн байгаа байхгүй юу тий. Hugh Keys Byrne гэдэг энэ жүжигчин байгаа. Тэгээ энэ бас л хоёлаа бас яриан дунд яригдаад өнгөрдөг нөгөө method acting гэж ярьж байгаа. Дүрдээ орж жүжиглдэг. Тэр жүжиглэлтийн бас мастер хүмүүсийн нэг. Тэгээ 79 онд сонгогдож тоглохдоо ч гэсэн Mel Gibson-аас нөгөө Mad Max-аар гарч байгаа эмэгтэй туслах дүрүүдээс энэ жүжигчдэд хамгийн туршлагатай нь Hugh Keys Byrne байсан. Тэгээ энэ киног бас амжилтанд хүрэх тэр Tow Carter гэдэг тэр сөрөг дүрийг нөлөөлсөн. Тэгээ олон жилийн дараа буюу 60 гаруй настай байхдаа Immortan Joe-гийн дүрийг 2013 он 6 12 он 6 авалт нэгтээд тэгээ яг энэ жүжигчин 2020 он таалал төгссөн л дээ тий. Таалал харамсалтай. Гэхдээ энэ жүжигчин би ч яг ер нь киноос бүгдээрээ л хийж бас бодож л байгаа. Mad Max Fury Road киног амжилтанд хүрэхэд Immortan Joe-гийн дүрийг гаргаж ирэхэд Immortan Joe чи яг энэ Fury Road дээр нас нь бол нэлээд явцсан байгаа шүү дээ. Би энэ яр шарханд идэгдсэн. Тэгээд нэг юм гэдэггүй бод. Энэ чинь мэдээж насны хувьд энэ чинь бас тийм хүн байгаа шүү дээ. Ахмагдуу насны. Тэгэхдээ гадаад төрх имиж. Энэ хүн чинь нөгөө манипуляц хийдэг хүн байхгүй. Тэгэхээр гадагшаа гараа тэр олон war boys буюу дайны хөвгүүдийг өөртөө одоо дахин шүтүүлэхийн тулд дагун одоо явуулахын тулд тийм сүрлэг, баатарлаг, тэр зөрөгтэй мундаг одоо би. Тэгэхээр гизний булчингаа өөртөл тэр нөгөө дуулгаараа оруулж ирээд одоо зүүж байгаа тэр хувцас хэрэглэл, за үс нүр будалт, амныхын баг гэдэр одоо нөгөө Dark Knight-ийн Bane шиг тэр аюултай харагддаг. Тэр надад ер нь миний үзсэн акшн төрлийн кинонууд дотроос хамгийн их тийм сэтгэлд хүрсэн. Заавал villain гэхээр тийм залуу байх албагүй байхгүй. Тэгээд Immortan Joe тэр дуу хоолой тий. Үнэхээр одоо нөгөө микрофоноор ярьж байгаа хүмүүс нэг ус ингэ цацаж өгж байгаа тэр хэсэг дээр за дараа нь киноны хэсэг дээр гэтэл тэр хүний цаана бас тэр нэг 5 хатнаа өмчилж байгаа ч гэсэн бас нэг хайрлж байгаа тийм зүйл байгаад байгаа байхгүй. Тэр 5 хатан дотроос тэр Unheard гэдэг хатанда тий Rosie Huntington Whiteley-г нь бүтээсэн тэр дүрд бүр илүү одоо хайртай. Тэгээ дээр нь өөрийнх нь хөвгүүд нь 3 хөвгүүд гардаг шүү дээ. Тэгээ нэг юм янз янзын бас. Тэр нөхөд Immortan Joe чинь өөрийнх нь одоо legacy-г л үлдээх гээл янз янзаар янз үзэж байгаагийн л одоо хэлбэр нь энэ дээр гардаг. Яг энэ нөгөө нэг угаасаа ямар ч Wasteland болсон бай, ямар ч хүнд цаг байваа хүмүүс бол тодорхой хэмжээнд хэмжээнд иргэн шээд итгэл үнэмшилтэй болоод явдаг чинь нэг хүний онцлог шүү дээ тий нөгөө нэг тэг ямар ч үхэр ч гэдэг юм уу мал шашин шүтэж чадахгүй шүү дээ. Хүн бол тодорхой хэмжээнд шүтдэг тий. Нөгөө хоёулаа дүндэрсэн ярьж ирсэн яг энэ шиг.
бас ингээд өөрсдөө иргэншлэг бүтээсэн бахарч бас нэг талдаа нөгөө леженси бол ялч үлдээчихэж байгаа. Тэр болно тий. Хүмүүсийг шишиндаа шүтээд тэр хүний төлөө ингээд амиа хорлохыг мөрөөддөг хичнээн зэргүүд байгаад байгаа юм бит тий. Тэр чинь бас тус. Тэр амрууга цацж байгаа тэр цацлага байгаа шүү дээ. Chrome тий. Тэр чинь нөгөө Amazon дээр бүр амар зарагдаж байсан гэж тий. Одоо бол тий. Одоо бас нөгөө дараагийн кино гарах гэдэг юм фаз үүссэн, хүлээлт үүссэн учраас тэр Amazon дээр бас буцаад нөгөө нэг Amazon-ы ингээд лангуунууд нь хостроод эхэлсэн юм билээ дээр амрууга цацдаг гэж. Одоо би бас олж авмаар л байна уулан дааш тэгээд дуусчаад. Тэр чинь болохоор тэгээд одоо найруулагч Жорж Миллер дээр нь энэ яг энэ Chroming гэж яриад байгаа. Австралид болохоор Chroming гэдэг нь яа гэхээр ерөнхийдөө нэг юм мансуурч байгаа л гэсэн үг л дээ. Тийм бүр үйл үг байгаа байхгүй одоо metaphor тийм Chroming гэдэг. Chroming бас мансууруулах хүчлээтэй. Тийм энэ санааг нь киноны гол дүр одоо гол дүрийн Сүрэг Баатар болох Immortan Joe-гийн дүрийг бүтээсэн Hugh Keays-Byrne гаргасан гэж байна. Юу гаргасан гэхээр зүгээр ингээд цацлаг цацчаал тэгэл тэр нэг юм загварлаг харагдаал Валхалла руу би очих гэж байна. Намайг witness хийгээрэй гэхээр жоохон дутмаг байна. Энэ дэр энэ Chrome гэдэг маань өөрөө тодорхой хэмжээнд мансууруулж байгаа. Одоо яг нөгөө Fury Road scene дээр гардаг чинь нэг war boy амиа орлож байгаа те. Амиа орлохдоо хангалттай сайхан цацсангуудаа Валхалла руу те намайг witness me гээл те. Хүсрээд хин Nicholas Hoult-ийн бүтээсэн war boy ч гэсэн хинтээ ярилцаад Immortan Joe-тай ярилцаад амрууга цацаад одоо л би чадна гэсэн чинь Warrior-гээс халтраад унтсан чинь Immortan Joe mediocre гэх тийм энэчтэй гэх юм амар доош гэх тийм тэр мэл ингээ асахаар тэр чи юусэн нөгөө тодорхой хэмжээнд мансуурч байгаа байхгүй тэр мансуурах элементийг нь болохоор бүр сүл шинээр тэр сөрөг дүрийг бүтээсэн жүжигчин ийм элемент оруулах кино маань бүр илүү үнэмшилтэй. Тэгээ ер нь нөгөө нэг make sense гэж ярьдаг шүү дээ. Бас нэрээ утгатай л болох юм байна л да. Ягаад зүгээр үхнэ гэж тийм. Тэрийг цацсан. Яг нэг сайхан мансуурж байгаа хамаагүй зөрөгтэй тийм бас. Бас ингээ 100% ингээ нөгөө ухаан санаа conscious биш вэ гэсэн санааг гаргаж ирж байгаа. Тийм наач их гоё. Тийм. Ингээд задлаа тэрхээр ингээд яалтч хоол юм хч ирээд байгаа юм бол энэ бас ингээд юм олон давхрагтай сайн зохиолын нэг шинжилтэй. Hugh Keays-Byrne-ыг нөгөө War Boys Дайны хөвгүүдэд тоглож байгаа тэр ер нь Дайны хөвгүүдэд тоглосон жүжигчд гэхээс илүү дандаа орон тоглогчд тоглуулсан юм байна шүү. Одоо ерөөсөө энэ киноны гол хэсэг тоглож байгаа жүжигчдийн орон тоглогчд нийлээд ерөөхдөө War Boys олон хэсэг айгүйг орсон. Тэгээд Hugh Keays-Byrne буюу Immortan Joe маш их хүндэлдэг. Энэ чинь нөгөө method acting гэж ярьж байгаа. Киноны зураг авалт хийгдээгүй цаг үед ч гэсэн дүрээсээ гардаггүй. Тэгсэн чинь нөгөө элсэн цүлийн зураг авалтууд хийгдээ бүгдээ юм нэг юм van том юм ачааны юмуд байгаад байгаа шүү дээ. Тэн дотор Immortan Joe буюу Hugh Keays-Byrne одоо байрладаг хэсэг байгаа. Тэгээ мань хүн сэрэл дүрээсээ гарахгүй. Тэгэл ингээл яваал очигууд нөгөөдүүл нөгөө V8-ийнхаа ёслогоо хийгээл Immortan Joe гэж уулан дээр чинь Hugh Keays-Byrne гэдэг өөр жүжигч шүү дээ. Тэгсэн чинь тэр War Boys киноны зураг авалт эхлээгүй зөв өглөө сэрэл уулзахтаал тэр цаанаасаа энэ хүнийг айгу хөндлөж ийсэн те ингэж Immortan Joe бас ингэж биширч байсан учраас гэдэг ийм уур амьсгалыг бий болгоход Дайны хөвгүүд Immortan Joe энэ киног амьлуулахад бас маш их нөлөөлсөн те. За тэгээд киноны гол дүр гэж хэлж болно. Ер нь бас кино судлаачид хэлдэг. Mad Max 4-ийн гол дүр нь Mad Max биш, Furiosa. Imperator Furiosa байхгүй юу гэж тайлбарладаг хүмүүс маш олон байдаг. Дөрөвдүгээр анги дээр нэ. Дөрөвдүгээр анги дээр угаасаа дэлгэцийн цаг те одоо юу талаасаа харизматик одоо бүх талаас ер нь бол тэнцүү байна уу баг илүү байна уу гэж хэлж болохоор одоо Furiosa гардаг шүү дээ. Тэгээд Furiosa тоглосон Charlize Theron миний одоо тоглож одоо кино сеттэй кино зураг авалтын сетүүдээр байсан. Тэгээ энэ олон хүмүүстэй найз нөхөрлөө зураг авалтын багт ажиллаж исэн. Ер нь миний кино карьерд хамгийн их хүчин чармайлт хөлс хүчтэй надаас хувь жүжигчин хүнийхээ хувьд бол айгүй их зүйлийг шахаж гаргасан кино бол одоо энэ тий Fury Road Mad Max байсан гэж өөр хэлсэн байсан. Тэгээд анхны зохиолоор болохоор Furiosa-г ийм халдсан биш. Ийм ponytail гэж ярьдаг шүү дээ. Бооц үстэй. Тэгээд ер нь бол өвстэй байх санаа билсэн юм байлээ. George Miller ч гэсэн. Тэгсэн Charlize Theron бас хэлсэн байгаа. Халдсан байж ижил эн чинь зодон цогоо хийн. Зодолчод нөгөө ponytail үснээс нь зулгаачвал би чи энэ кинон дээр ирчүүдээр хөндлүүлж War Boys-оор хөндлүүлж те би чи энэ тэнцүү одоо ийм хүмүүний дүр штэ. Тийм болохоор яаж ч утсан үстэй тэр байх нь бол болохгүй байна гэдэг. Дахиад эн чинь negotiation дээр явагдаад тэгээд халдсан дүрээр бол тоглосон. Тэгээд Imperator Furiosa-гийн дүрийг маш гоё урлаж өгсөн учраас Imperator Furiosa өөрөө spin-off буюу sequel биш prequel. Тэ үйл явдал дөрөвдүгээр ангид өрнөж байгаа үйл явдлын өмнө болж байгаа үйл явдлыг харуулахын тулд prequel хийсэн нь одоо тун удахгүй дэлхийд дахинд нээлттэй их гэж байгаа. Mad Max тэ saga буюу Furiosa. Тэгээ энэ шинэ анги бол бас за энэ ч одоо энэ мундаг цувралын 5 дугаар анги гэж явна тэ. Дээр нь асар их хүлээлт байна. George Miller найруулагч маань одоо 70 эд настай
Гомитгүй одоо эн чинь хүн чинь өндөр настай шүү дээ. Дахиад хийх юм Mad уу? Max хийх юм уу? Санаад нь бол байгаа юм байна. Болно. Wasteland гэж дараачийн анги бол байгаа. Гэхдээ юу ч ихлэх байгаа нөгөө pre-production дээр ихний байлаа гараагүй байгаа. Том Харди бол тоглоно гэж байгаа. Charlize Theron тоглоно гэж байгаа. Энд чинь болохоор sequel хамт тоглоно гэж байгаа. Тоглоулна гэж бүр мэдээлэл гарсан. Гэхдээ хоёулынгийн ярьсан энэ юун дээрээс харахад энийг дахиад шалгаж үзэх хэрэгтэй тий. Бас хэрэгтэй. Миний бодлоор болохоор энэ George Miller бол одоо ингээ 80 нас төгч чинь тий. Wasteland-ыг бол хийх баг. Тэрнээс даана хамгийн том одоо төсөл одоо ингээд бидний өмнө одоо realize болоод одоо хэдхэн хоногийн дараа нээлттэй эхэлж шүү дээ. Mad Max Saga. Тэгээ Furiosa-гийн залуу нас, Furiosa-гийн хүүхэд нас. Тэгээ ойлоо бас бодчихлаа юм л да. Furiosa яаж яваад гаргүй болсон юм. Immortan Joe гарна тий. Immortan Joe яаж яваад Immortan Joe чинь Colonel Joe байсан. Шууч Joe байсан. Тэгээд яаж яваад мань хүн Citadel team нэр хүндтэй болоод team том boss gangster mob болоод тий хүмүүст хүндлэгдээд тий. Тэгээ War Boys Дани хөвгүүдийн хайр хөндлөлийг яаж хүлээсэн юм. Жанжин Furiosa яаж жанжин болсон юм. Энэ бүх тэр олон одоо ольсох гэх юм уу тэр зүйлийг одоо зангилааг тайлах кино бол яа харахгүй Mad Max Saga Furiosa байгаа тий. Энэ оны ер нь хамгийн үлээлттэй кинонуудын нэг ялч болж байгаа. Монгол бас нээлттэй хийж байгаа. Тий. Тэгээд энэ 5 сарын 23-нд 24-нд бол нээлттэй их дэлхийд дахинд. Тэгээд 5 сарын 24-нд дэлхийд дахинд нээлттэй их энэ киног 5 сарын 23-ны пүрэв гаригийн орой гигантын кинотеатр анхны тий одоо та бүхэн одоо үзэх боломжтой Монголд анхны ийм гоё энэ киног анхны одоо үзэгч нь болох нь байна шүү дээ. Тэгээ энэ өдөрч бас гигантын кинотеатрын зүгээс их гоё олон ажлуудыг бас хийж байгаа мэлээ тийм ээ. Төлөвлөсөн байлээ. Бүр Furiosa-тай энэ кинотой холбогдуулаад DJ set эдэр бэлтгэсэн байгаа. Киногоо үзчихэд араас нь after party эдэр бас байгаа. Тэгэхээр бүх кино үздэг кино хоббистуудыг бас энэ дээр нь одоо Mad Max ч өөрөө мундаг iconic кино шүү дээ. Тэгэхээр Mad Max-ийн Монголын культууд нь ирэх баха энэ дээр ирэх баха гоё хувц сунраа өмс те. Тэрнээс гадна энэ нөгөө нэг гигантын театр чинь манайх Atmos гэдэг. Тий, Dolby Atmos. Тий, Dolby Atmos гэдэг чинь бас нөгөө нэг яг чихэн сонсогдохгүй хэрнээ бас мэдрэмж өгөх долгион дөрүүлдэг. Тэгэхээр яг энэ дэлбэрэл гэдэг иймэрхүү юмнууд ялангуяа энэ атмосфер бол арай өөр мэдрэгддэг байхгүй яг ингээд суугаад үзэхээр. Тэгэхээр ер нь энэ киног бол энэ яалчгүй гигантанд ирж үзээрэй л гэж одоо зөвлөмөр байна би бол. Furiosa дээр олон онцлог байна. За мэдээж найруулагчаар нь George Miller ажилласан. За эвлүүлгэн дээр нь бас нэр дахиад ажиллаж байгаа. Энэ угаасаа одоо нэг арга барил нь олчлоо шүү дээ. Одоо яг энэ цаг үед энэ гейм киноны тулаанд киноны монтажийг яаж хийвэл хүнд хүрэхтэй. Тэгээ дээр нь дассан ижил таслуулсан арга барил. За дээр нь жүжигчдийн бүрэлдэхүүн мэдээж өөрчлөлт гарсан. Энд чинь нэлээд хэдэн жилийн өмнөх зүйлийг харуулж байгаа учраас за дээр нь мэдээж Immortan Joe бүтээсэн жүжигч маань таалал төгссөн. Дээр нь насны үед бүр даалгарсан байсан. Тэгэхээр эн чинь Immortan Joe-гийн залуу үеийн хөтөлбөр гэдэг шүү дээ, тийм. Тэгэхээр дээр нь шинэ эсрэг дүр гарч ирж байгаа, тийм. Холливуудын эсрэг дүр гэж одоо би одоо киногоос спойлдмаар. Гэтэ одоо хүмүүс ер нь трейлерыг, teaser трейлерыг бүгдээрээ үзсэн бахуу. Тэгэхээр Холливуудын алдарч жүжигчин Chris Hemsworth яагаад Anya Taylor-Joy, Chris Hemsworth хоёр энэ киноны маркетинг дээр энэ тэндүү яваад байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ хоёр маань эрэг болон эсрэг тийм гол дүрийн баатрууд яа харахгүй мөн гэдэг нь одоо энэ олон арга хэмжээнүүд дээр киноны олон улсын дебют тийм энэ дээр арга хэмжээнд дээр яваад байгаа юм бэ гэдэг нь бол ойлгогдох байх. Тэгэхээр киногоо үзчихээж маш олон зүйлийн одоо учгийг тайлах байх. Энэ ер нь энэ дүрийн сонголтын дээр юу гэж харагдаж байна яа? Хэр санагдаж байна ер нь одоо чи надад бол энэ Ана Taylor-Joy дүрийн сонголт бол надад маш тийм нүдтэй болсон санагдсан. Ана Taylor-Joy ч юм бол нөгөө нэг анх Роберт Эггерсийн Шулам гэдэг кинон дэр 12 онд тийм тоглож гарч ирж исэн жүжигч. Хүмүүс бас нөгөө янз янзаар л хэлдэг л дээ. Зарим ч бол нөгөө яст мэлхээ нүд нь хол зайтай. Амар хол зайтай тэгээ яст мэлхээ. За жишээ нь миний бол үнэхээр одоо шүтэн биширдэг би шүтэн биширч байна. Одоо энэ нөгөө нэг сүүл тоглосон кинонууд тий Queen's Gambit тий яг алдартай нь бол Queen's Gambit ялч юм уу. Тэгээ тэрнээс гадна энэ чинь бас кинонууд байгаа байхгүй нөгөө Northman. Тий Northman. Омртын хүн. Тэрэн дээр чинь яг нэг иймэрхүү юм домгийн ч гэдэм юм ийм стилийн кинонд бол бүр их тийм тохирсон. Тийм бас харахад тийм энгийн биш. Арай нэг өөр царайтай. Арай нэг өөр мэдрэмж төрүүлдэг. Тэрэн дээр нь би одоо Фрезагийн залуус магадгүй бараг зөвхөн Ана Taylor-Joy надаа. Тийм. Одоо байх ёстой юм шиг санагдсан яг. Тэгээд үнэхээр өдөө болсон сонгол санагдаж байсан. Одоо бодъё л доо. Charlize Theron энэ Холливуудын домог болсон жүжигчин эдэр насныхан дүрийг бүтээчлээ. Тэгвэл залуу насныхан дүрийг хэн бүтээх боломжтой вэ? Тэгэл бид нар одоо энэ цаг үеийн хамгийн шилдэггүүдийг л бодоод үзэхээр одоо Jennifer Lawrence, Margot Robbie одоо тренди жүжигчтэй л байж л да. Ингээ харахаар Anya Taylor-Joy нөгөө кино найруулагч ер нь кино уран бүтээчийн зүгээс хамгийн дотортой жүжиглдэг гэж ярьдаг тийм. Дотортой жүжиглэлт аягүй сайтай, дүрээ аягүй сайн гаргадаг. Тэгээ Chris Hemsworth
Anya Taylor-Joy хоёрын ярилцлагуудыг үзэх төртөл Нэг чи 30 хүрээгүй залуухан Тийм битэн шүү шүү дээ. дээ. Тэгэхэд тэр бие авч явж байгаа байдал, ярьж байгаа зүйлүүд, кинон дээр тоглосон өөрийнхөө дүрийг харж байгаа өнцөг айгуу тийм mature гэж ярьдаг тийм. Төлөвшил айгуу өндөртэй. Үнэхээр энэ цаг үед л одоо би одоо дэлхийн кино урлагийн бас урдаа барих залуу жүжигчдийн нэг учраас найруулагч бол маш сайн зөв сонголт хийсэн. Charlize Theron, Imperator Furiosa-гийн залуу насны дүрийг бол Anya Taylor-Joy сайн бүтээж чадна гэж бол бүрийн ихтэй юм. Тэгээд киногоо үзчихэж л одоо дүгнэлт дүнгээ тавина. Сөрөг дүр дээр тэр Dr. Dementus гэдэг тий энэ дүр гарч ирж байгаа. Энэ маань өөрөө тэг яг трейлерыг харахаар Dr. Dementus, Immortan Joe хоёр биенийхээ эсрэг ингээд хоорондоо зөрчилдөж байгаа юм шиг харагдаж байгаа. Тэгэхээр Dr. Dementus буюу Chris Hemsworth-ийн бүтээсэн дүрийг бол яг харахгүй киноны гол антагонист гэж бол харж болохоор байгаа. Immortan Joe энэ кинон дээр бид нар Furiosa гаргах гэдэг шүү дээ. Тэгэхээр Furiosa чинь Immortan Joe-гийн ас дараа нь бүр ингээ мундаг итгэвчсэн жанжин болцсон байдаг шүү дээ. Тэгэхээр Immortan Joe яг 100% бас эсрэг дүрээр биш. Арай өөр байдлаар гарах болов гэсэн тийм anti-hero маягийн тийм. Anti-hero маягаар гарах юм уу? Ямар байдлаар гарахыг одоо хэдүүлээ хамтдаа үзчихэж л одоо тайлна. Immortan Joe бол шинэ жүжигчин, англи жүжигчин тоглосон байгаа. Гэхдээ энэ Immortan Joe-гийн чи өөрийнх нь тэр нөгөө хэрэглэл, хувцас хэрэглэл, нүүр будалт эднэл өөрөө Immortan Joe-г аягүй сайн бүтээдэг учраас өөр жүжигчин тоглосон ч гэсэн яг л нөгөө Immortan Joe харагдаж байлаа. За Chris Hemsworth дээр ярихад Манучир нь бол тийм киноны сөрөг дүр бол бүтээдэг шүү дээ. 2 юм уу 3 жил юм байхаа нэг кинон дээр бол сөрөг дүр бүтээсэн. Тэгээд кино бол тийм сайн бас болоогүй. Яг магадгүй хүмүүсийн сэтгэл зүрхэнд нөгөө л аян цахилгааныхан хүү хоррор бол одоо бидэрт үлдсэн Avengers-аар үлдсэн тийм. Гэхдээ энэ хүн бас мундаг байна шүү дээ. Энэ дээр бас нэг нөгөө Австрали гаралтай жүжигчин шүү дээ чи өөрөө. Тэгээд энэ нөгөө Австралийн найруулагч Жорж Миллерийн кинонд угаасаа тогломоор байсан. Өөрөө бас холбогдчихсэн юм дээ. Энэ талаараа бас нэг тийм үндэсний юу байна л та тэр чинь. Нэг Монгол найруулагч кино хийвэл бас нэг болчмоор санагдах байх тийм юм байх байх тий. Тэгээд доктор Dementus-ийн дүрийг үтэх гэх нөгөө пластик тий хамар энэ дөрөө өөрчлөөд ерөнхийдөө ингээд жин гэдэр бас жоохон нэмсэн байгаа. Арай өөр дүр шүү дээ. Одоо болохоор киноны одоо сурчлагын promotional activities-үүд хийгдээд. Тэгэхээр энэ дээр болохоор Chris Hemsworth бүр жин асаад мөр айгүй тэг өөрлөлцсөн байлаа тий. Тэгээд энэ кинон дээр сөрөг дүрийг бүтээсэн Anya Taylor-Joy бас ямар байдлаар яах нь бүр хүмүүс ингэ задлаад ярьсан мэт юм л шүү дээ. Трейлерыг хардаг дээ. Энэ дээр ийм эффект гарч ийн, энэ дээр ингэж ярьж, энэ дээр гарч байгаа машины энэ хэсэг нь дөрөвдөр гарсан энийг бэлэгдэж байгаа хэрэг юм аа гэдэг. Тэгэл яг хөө тэр болгоныг зарж одоо ингэж ярих бол өндөө бол бас нөгөө тусна нөгөө трейлерийн задлсан нэг 40 минутын цагийн магийн бичлэг яваад байгаа байхгүй бүр яг зөвхөн трейлерийн задлсан. Гэтэ яг нөгөө дандаа цаатлынхан тэр түүх тэдний ярьжлаа юм л да ялцчих. Яалч авал байгаа юм да. Anya Taylor-Joy-ийн бүтээсэн одоо Anya Taylor Furiosa гаргүй болох те одоо дөрөвдүгээр Fury Road дээр ягаад тэр нөгөө механик гартай болчихсон байдгийг те тэр гарнаасаа тэгээд тэр магадгүй энэ Warwick-ийг яаж ажилуулдаг болох те тэр ерөөсөл дөрөвдүгээр анги дээр угаасаа хилдэг ш те жоохон хөвгт байхдаа охин байхдаа хулгайлагдаад тэгээ нөгөө баахан юм эмгтээчүүд байдаг юм омог аймагт байжгаад хулгайлагдаад тэгээ эргэж наашаа цаашаа ингээл түүх хөрнөл бүр сүүлдээ Immortan Joe-гийн те жанжин болоод ингээд өсөж томороод өөрчлөгдсөн. Тэр энэ дүрийн хөгжүүлэлтийг одоо бага наснаас эхлүүлээл аягүй сайн хийх юм л дээ. Тэгэхээр хэрхэн яаж хулгайлагдах нь, хэрхэн яаж одоо зовж зүтрэх нь те. Тэгээд одоо доктор Dementus-тэй яаж одоо зөрчилдөх нь, за мөн Immortan Joe ах яаж түүнийг олж авч те. Ингээд жанжин шууд жанжин болчдөг л байхгүй. Тийм шүү дээ. Сэргээслэх те. Сэргийн тэр одоо олон тулаанууд гарах болов гэсэн одоо хүлээлтүүд бол байгаад байна те. Ер нь бол хүлээлт их өндөр л байгаа л та. Энэ жилийн ер нь хамгийн хүлээлттэй кино гэдэг. Магадгүй тэгээд бүх цаг үеийн хамгийн шилдэг тулаанд акшн кино гэж 2 дугаар ангийг 4 дугаар ангийг нэрлэдэг шүү дээ. Тэгээд бид нар бас мэдхгүй 5 дугаар ангитай нээлттэйгээд энэ бүх цагийн кино одоо судлаачдын энэ дүгнэлтэнд өөрчлөлт оруулах юм билүү. Бид нар киногоо үзэж ижил киноны дараах те сэтгэлдлүүд л одоо тэндээс л мэдэн дээ те. Одоо тэгэл хүлээж амсгаа дараа л хүлээж байна да. За ингээ үзэгчтэй 5 сарын 23-нд одоо хоёул ингээ Furiosa яриад л энэ үзэх зүйлүүд маш их байна. Хүлээлтүүд зөндөө байна. Энэ Hollywood-ийн алдар жүжигчин Chris Hemsworth, Anya Taylor-Joy те. Тэгээд Dr. Dementus яаж харагдах вэ? Трейлер дээр харагдах чинь нэг өөр. Яг киног яг бодит орчинд өргөн дэлгэцээр том кино театрт яг орчинд нь мэдэрч үзэх чинь өөрөө шал өөр мэдрэмж. Тэгэхээр бас энэ шинэ оюу spin-off, prequel гэхдээ 5 дугаар ингэж явж байгаа. Furiosa, Mad Max Saga кино нээлтийг та бүхэн бас үзээрэй. Кино театр заавал үзээрэй гэж бас хэлмээр байна. Энэ 5 сарын 23-ны орой 19 цагаас Furiosa одоо шинэ кинотой холбоотойгоор юм өдөрлөг тусгай одоо өдөрлөгийг
бас зохион байгуулж байгаа юм байна. Гигантик кино театрын зүгээс. Яг үнэ. За энэ тусгай өдөрлөгт ирсэн хүмүүс Furiosa Dimтэй одоо коктейл шим уухаас гадна Furiosa Dimтэй одоо сетүү DJ бүр сетүү тоглох юм байна. Тэгэхээр энэ өдөш болсон киногоо үзээд DJ-гийн сетүүдийг сонсоод коктейлээ шимэн уугаад за дээр нь Be Furious You гэдэг тэ одоо хувцалтаа хүртэл одоо Furiosa одоо хэв маягт оруулаад одоо Mad Max хэв маягт оруулаад ирж юм боломжтой юм шүү. Тэгээд нэг үчиг бас гигантик кино театрын тэ ирж үз. Энийг орыг бас гоё өнгөрүүлээрэ гэж бас та өнгөрүүлээрэ. Урмаар байна. За өнөөдрийн дугаар маань ерөөхдөө юм ирээд энэ үрээд өндөрлөө. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Гигантик Entertainment төв. Амьдралын алтан мөчийг